Уран хас. 2 бүлэгт 3 үзэгдэлт балет. Нэгдүгээр үзэгдэл. Хангай нутаг. Эдэр мөрний хойд хөвөө уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажууд ганц боргэр харагдах нь хасынх бөгөөд ээжийн хамт амьдран суув. Хас төрөл бүрийн зүйл сурлана. Тэрээр уралсан далавчаан үзэж хясааны орой дээрээс үсрэн буухаар зориглон хөдөлтөл хасын сэтгэл бүсгүй хандармаагийн найз ирж түүнд саадваллаа. Хандармаа ч удалгүй ирнэ. Хас 3 бүсгүйд урлаж хийсэн далавчаан үзүүлж өндөр хясаанаас үсрэхэн хэлсэнд тэд үл итгэн тоглоом тохуу хийн. Гэтэл хас хясааны орой дээр гарч үсрэхээр завтахад 3 хүүхэн ихэд айн сандралдана. Хандармаа сэтгэл зовнин араас нь очино. Өндөр хясаанаас үсэрсэн хас инх тунхаа мэдэгдэн үсрэн бүчхэд найз хүүхнүүд ч хөвжилдэнэ. Энэ чимээнээр хасын ээж гарч ирдэг. Тэр үеэр нэгэн лам хүрэлцэн ирж хасыг хүрээнд аваачиж цорж ламд шав оруулах болсныг мэдэгдэн дагуулan одоход ээж нь найз нөхдийнх нь хамт үдэж мордуулна.
Хоёрдугаар үзэгдэл. Сүмийн дотоод байдал. Цорж лам хасын уран авьяасыг ашиглах зорилгоор элдв бурхад урлан хийхийг даалгаад ихэмсэг дүр үзүүлэн буцна. Банд нар ч гуйрал, төмөр, шар тос сэлтийг багжийн хамтаа хасад авчирч өгөөд түүнийг илтэд тохуурхана. Ганцаараа үлдсэн хас өгийн шүтлэггүй учир багж хэрэгслийг ашиглан олон янзын хүүхэлдэйн дүрс хийхийн хажуугаар цорж ламыг айлгах нэгэн муухай дүрс хийхээр шийднэ. Хэд хоног өнгөрсөн бололтой. Хас урлан хийсэн хүүхэлдэйнүүдэн бүтээн тавьсан харагдана. Тэрээр бурханы нэгч дүрс бүтээсэнгүй. Харин ноён, хатан, охин зэрэг хүүхэлдэйнүүдийг уралснаа амилуулан бүжиглүүлнэ. Цорж ламын эрх чимээнээр бүтээлүүдэн далтлаад ламыг айлгахаар хийсэн хачин дүрсний ард нуугдана. Бурхад урлсан хэмээн итгэх цорж лам гинт амилсан дүрийг харж айсандаа ном уншин таринцсаар ухаан алдан ундаг. Банд нар хасыг баривчлана.
3 дугаар үзэгдэл. Хүрээний зах дээр цорж ламыг айлгсан лүдийн дүрсийг шатаахаар хуурай мод овоолон асаахад бэлтгэжээ. Түүнийг хэдэн банд нар харж хамгаалах бөгөөд хүрээний ард цуглан байна. Хайртай хүнийхэн хойноос зорж ирсэн хандармаа болон хасын найзууд цуглагсдын дотор харагдана. Лам нар золигт гарган хүрээнээс хөөхөөр шийтсэн хасыг дагуулan үсцгээлээ. Харин цорж лам хараахан ирээгүй байхад дээрэнгүү банд нар зодоон үмэн гаргана. Цорж лам ирж зодооныг зогсоон лүдийг шатааж хар хүүг хүрээнээс хөөн явуулжээ. Хүмүүс тарахад хандармаа ганцаар үлдэж сэтгэлд залуугаан хайж олохоор шийднэ.
Дөрөвдүгээр үзэгдэл. Буугас согоо бүжиж наадсан үзэглэнт хангай нутагт уран хас хүрчрэнэ. Хандармаа түүнийг олон ирж хайртай хүнтэйгэн уулзсан учрах нь аз жаргал төгс сайхан харагдана. Хас хангай сайхан нутагт ээжигээ авчирч гурвал хамтран амьдрья гэхэд сэтгэлд бүсгүй зөвшөөрсөнгүй. Харин эргэж нутагтаа очихыг ятхан хасыг дагуулan явцгаахад үзэглэнт согоонууд үдэн гаргах мэт бүжинэ.
5 дугаар үзэгдэл. Хадан Хисаны өвөрт асар том зүйл хучаатай байх нь хасын нутагтаа ирээд уралсан бүтээл ажээ. Нутгийн ардууд түүнийг үзэхээр энд тэндээс зоримирцгээ. Хасын ээж хадаг барин ирэхэд бүтээлгийг авч баяр наадам эхэллээ. Уран хасын ил бүтээл 12 жилээр хийсэн цаг бөгөөд нутгийнхан үнэхээр гайхалтай уралсны шагшин магтана. Хас жил бүрээр баг хийж найз залуусаа бүжиглүүлэхээр бэлтгэдэг. Багтан наадам эхэлж ивэл 3 жилүүд хамтран бүжиглэнэ. Хүчтэй нь хүчгүйдээ найр тавин, эв найрамдлаар найрсан наадах нь инх тайвны бэлэгдэл гэлтэй. Нутгийн ардууд гал цогтой бүжиглэж, хас хандармаа 2 тон хүндэтгэл үзүүлэн сайн сайхныг өрөөж, улам ихийг бүтээн төрөхийг хүсэж байгаагаар балет төгсдөг.